Захилах уу? Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Vanity мэдчилж байна. Мөн надтай та бүхний бас хүсэг хүлээсэн нэг оролцогч бид хоёр энэ тайзны урд банк гардаг байгаа. Тэгээ манай Drag Queen Aruna. Янзын жимбэгээд гарч ирсэн. Хай сайн уу юу вэ хөө? Сон сайхан. Юу нэг сонирч юм алга нөгөө л ажлын захиалга их байна. Ааха, ажил нь хэрэг гайгүй юу? Их ажилтай. Их байна. Одоо ч нөгөө зун ч нөгөө тоглолт их байдаг. Ааха. Янз бүрийн нөгөө дуучдын тоглолт энэ тэгээ нөгөө арын бүжигчдийн хувц унаар хийн, дуучдын хувц хийн ёо. Өнөөдөр бүр ирмээргүй л. Дараа гуйхаар нэрнгээ хэлсэн болохоор одоо тэгээ шууд ирчихсэн. Ирсэн явдал их баярлалаа. Тэгээ урилга аваад нааш тэ хамгийн хурдан хариу өгсөн. Юу вэ хизээ тэдүү за окей. За хоёлаа өнөөдөр чи юу ярилцах вэ? Юу ярилцах вэ? Ер нь хоёул юу ярилцсан гэж шийдсэн юм бэ ер нь? Чи харин надаар юу яриулах гэдэг дуудаад ирсэн. Тэрийг асуугач. Сүүлийн үед яг тэр нөгөө сүүлчээ нөгөө өмнөх орсон дугаар байгаа шүү дээ. Тэр дугаараас болоод гэх юм уу? Айгүй хүмүүс юу яаж яана чат бичижээ. За айгүй сэтгэл айгүй урам өгч, сэтгэл айгүй гоё сэтгэлүүд өгч, зарим нэгэн залуучуудаас уулзъя. Йоо та тэгээд хувирснараа хүрээд ирж болох юм уу? Тэгвэл уулзаж болох уу? Яанаа те. Амар од болоод байна. Би нөгөө хувирснараа тийм дресс кодтой тийм нөгөө нэг юу уулзалт хийдвэ шүү дээ. Зүгээрээ та хүрэл ирэлтэй та хувирчаар яста хөөр хийвээ. Яа. Хувираг багтаа яац гэж загсан уу? Ер нь тэгээд болж өгвөл тэгээд дандаа л хувирсан л байх гэдэг юм. Аа. Тэгээд бас нөгөө нэг залуу хүмүүс маань гэх юм уу? Таны бичлэгээс айгүй урам авсан гэн тэгээд өөрийгөө нөгөө нэг те илэрхийлэх жоохон зориг зүрхтэй болж ийн гэн ер нь нэлээх сэтгэл өндөртэй илүү хүмүүс. Тэгээ оройд нөгөө нэг инчээч гарахаарч бум фэн энэ фэшүүл гэх юм шүү дээ. Тэгээ миний бодлоор яг тэр нөгөө нэг хоёулангийнхан тэр подкастын дугаар цэцгцнаас хойш бол манай декс үзэл бас нэлээх стресс үнсээр аягүй дүүрэх шиг болоод байна тий. Аа тэгж анзаардаг шүү. Таны нөгөө нэг юу ярилцлагыг үзээд ирлээ шүү гэл. Яг хоо бидний хувьд одоо юу гэдгийг одоо ингээл хэдэг ингээд өмнө нь болоод зөвхөн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлчихэд юм подкастууд логт хийж байгаагүй байж байгаа л гэх юм нөө подкаст хийж эхэлж байгаа тэгэнгүүт яг одоо жишээд бидний хувьд одоо тэг ингээд drag show үзүүлдэг drag уран бүтээлчдийн хувьд одоо энэ хүү ямар төвхтэй вэ гэж ингээд хүмүүс мэдээд ирэхээр илүү одоо юу гэдгийг нөгөө одоо тэр хөө яг одоо яг тийм замыг туулаад тий ямар байдгийг энд юу юу болдгийг энэ одоо тэ drag show үзүүлдэг хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг одоо энэ хүмүүсийн талаар айгүйх ойлголт авлаа гэдэг. Тэгэхээр хоёулаа ерөөдөө бол одоо ярих юмнуудтай болоод жоохон тийм юу нэг те жоохон нөлөөллээ. Жоохон рекламцсан юм байна. Жоохон мэдээлж юм эсвэл нөгөө өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн юмнуудыг яриул зүгээр юм болов? Тэгээ хоёлаа тэгээд би одоо чамтай санал нийлж байна. Одоо хоёлаа өмнө нь баахан л амьдралынхаа түүх мөхөлтэй янз бүрийн ерөөд бол хоёлаа чинь түүхийг бол нөгөө жоохон анги амьдралын түүхийн хураангууд товчтой л гаргасан шүү дээ. Хоёлаа тэгэнгүүт одоо өнөөдөр хоёлаа угаасаа ярилцахаараа бол жоохон нөгөө дотгошоогоо тий яг өөрөөсдийнхээ тал дээр одоо жишээ нь чиний ингээл түүхийг ингээл ярихад одоо жишээ чи анх партийн дээр очиж байсан тий ингэж гэрээ ээж мэж ингэж хүлээж авч ирсэн гэл ингээл ярьсан тий өөрчн дутуу юм байгаа тий тэр чинь үү нөгөө камот хийсэн талаараа ярил л дээ. Тийм шүү дээ. Яаж хийсэн тий би болохоор юу яасан шүү дээ. Ер нь бол хий гэж ер нь бодож байгаагүй байхгүй. Аха. Тэс чи нөгөө манаа нөгөө нэг баг дүү
ер нь л анзаарчих. Яаж анзаарсан хэрэг хөөш зоргоо. За. Зүгээр миний нэр бол хамаагүй шүү дээ. Яагаад ингэж чамд тэгээ дандаа тэг ингээ эрэгтэй хүнээс ингээ дуудлага ирээд идэв. Гэрээ утсан. Яа найз охин байдгүй. Энэ төрөл ингэж байгаа байхгүй юу? Тэгэл би яг тэр үед л биш нүд багтуудаа нэлээ ер нь жоох тийм арай жоох нээлттэй харь дотн харилцаатай юм ярилцдаг байсан болохоор би шууд хэлдэг байхгүй. Үндэ болохоор би ингээд эрэгтэй хүн сонирхдаг юм аа. Гэлсэн чинь тийм хаа даан чи ингээл дандаа л эрэгтэй хүмүүс ирж асуудаг. Яа нөгөө манай нөгөө нэг анхны нөгөө нэгдүгээр хоёрдугаар биш үү? Тэд нар чинь ингээд дандаа дугаараараа өөрөөр нэг 3-4 цагийн үед ирдэг байсан байхгүй юу? Тэгэл нөгөө ирээл залхаа ирчлээ гэх юм ашигтай. Тэгээ ирчлээхээр би нөгөө гарч уулздаг. Тэгэл анзаарчихгүй юу? Тэм хаа гэл дандаа л эрэгтэй хүн залгаал тэгэл гараад уулзаад идэв гэл. Тэгэл би хэлсэн чинь би яг тэгж бодсон юм а. Тэгээд би ээжид хэлээд түүхэлдэг байхгүй юу? Тэгэхээр би үгүй болохгүй. Цаг нь болохоор би өөрөө хэлнэ гэдэг байхгүй юу? Тэр үед чи яа нөгөө хувийн байгууллагт нөгөө менежер нөгөө тий орон нутгийн нөгөө захирал байсан шүү дээ. Тэгээд ажилдаа маргааш нь ажилдаа авчаад хүрээдэрсэн чинь ээж жиста нус нулимстай хатгалцсан сууж байгаа. Яавэ гэсэн жиста. Стандера надаас болоод миний хүү ийм болчих гээл хэлдэг би тэгээд яасыг гэдгс чинь маадгүй хэлцэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд эн чинь ээжээстэй ээж болохоор тэгж ойлгож байгаа байхгүй. Би нөгөө нэг ээж нөгөө нэг ихч бас жирэмсэн. Тэгээ манай хоёр ч хоорондоо зоолгоцсон гинэ. За. Тэрнээсээ болоод тэгээд нөх хүүсэн солигдсон ингээд хамгийн сонирхолтой тэр хоёр хоёулаа яхад тархлан битээр хүүс эсрэг байсан гинэ. Манай ээж нөгөө яхад харуулхад хүү нөгөө биш охин байна гэж хэлж ирсэн гэсэн байхгүй юу? За. Тэгээд юу яагаад төрсөн чинь хүү төрсөн. Тэгээд тэр чинь тэрнээс болоод уул охин гэж ийсэн гэсэн чинь бит хоёр зоолгосноос болоод ингээ хүү болоод төр чинь миний буруу гээл. Тэгэх юм үгүй энэ чинь цаанаас ингэж төрдөг штэ. Энэ чинь ийм учиртай энэ төр гээл хэлж өгөөл. Тэгээд л танд ямар ч буруу байхгүй. Энэ чинь угаасаа л ингээ цаанаас төрдөг юм ба ингээл. Тэгээд би чи тэрнээс хойш чинь нөгөө залуус эрүүл мэндийн төвөөр нөгөө танилцуулгын дээр авдаг байсан болохоор нөгөө тэр мэрийгээ шууд гаргаж ирж уншууллаа. Тэгэл би ч нөгөө нэг харьцангуй гэр ханаа ингээ хөлөн зөвшөөрч байгаа байхгүй юу. Тэгэл яг тэр үед л нөгөө за би ингээ өөрөөр амьдрий хийгээд явдаг хүчихэд байхгүй. Тэгээ одоо жишээ миний кам аут хийжсэн гэр бүлийнхандаа кам аут хийжсэн үе гэвэл л шүү дээ. Би чи 17 настай хайртай шүү дээ чи амар. Тий 17 настай байсан. Тэгэл 17 настай би чинь жоохомж байлаа. За тэгээ дээрээс нь манай аав өөд болоод нэг удааг байсан юм. Тэгэл би чинь тэр тухайн үед ч 17 настай би зүгээр аягуугаа зогсож ээж хажууд хоол хийгээл тэгэл аягуугаа зогсож ээж би ер нь ингээд юу юм байна. Эрэгтэй хүн сонирхдаг хүн юм байна. Ер нь ингээд би ерөөсөө эрэгтэй хүн сонирхдаг юм байна. Би ерөөсөө тэр тийм л юм байна. Одоо өөр яах вэ гэд тэгэл хэлсэн ээж орлол явсан. Тэр нөгөө би аргагүй л одоо би ингээл бодоод байхад тухайн үед аав өөд болоод удаагүй аав чинь одоо 1 сард өөд болсон юм аа аав чинь 1 сарын 12-нд өөд болчихсон. Тэгэл удаагүй цагаан сар тэмдэглээгүй тэгэл хавар болоод тэгэл ингээ байж байгаад яг нэг тийм сэтгэл зүйн хямралтай маш тийм хэцүү байх үед нь би одоо хэлцээ болов. Тий. Тэгэл манай удамд юм байхгүй өстэй арайчтай ч өстэй нэрэ манайхан юм байх ёсгүй масгүй гэл тэгэл би ээжтэйгээ маргалтаад бүр ингээд амар том юм маргалтаа. Тэр бол миний амьдралын бүр амар маргалтаа байсан. Тэгээ би чинь иргэний үнэлэхтэйгээ нэг адитас гэсэн нэг буурын гэж сүнхэн дотор нэг өмд нэг цамцлан багтаад нөгөө нэг бэлтгэлийн нэг юм тухайн үед л одоо мод болчихсон. Тэгэл би 3200 төгрөгтэй би тэгж гэрээсээ гарч ирсэн ерөөсөө. Би тухайд ээжтэй хаалга гаргалаатай. Та төрөөсөө их нь ойлгохгүй хахад бос хүмүүс юу ч ойлгох вэ гэж би яг тэгж гарч ирсэнаа би нөгөө сандаг байхгүй юу. Тэгээд ер нь ингээд миний кам аутын түүх бол тийм.
Ер нь бол тэгээд яг ингээд хүмүүс юу юм манай LGBT хүмүүс маань нөгөө нэг кам аут гэхээр те голдуу ингээ алигчтэй эсвэл ээжүүдтэй те. Тэгээ эсвэл дүү ч юм уу. Ахмах энэ тэр аамаар төрүүлж хэлэхгүй байгаа байхгүй. Хэлэхгүй ш те. Айл хор тийм зөөлөн тэр нөгөө нэг ингээд өөрийг нь ойлгож магадгүй гэсэн хүмүүстэй төрүүлж хэлдэг байгаа байхгүй. Манай ээж бол тэгэл хийсэн. Тэгэл тэр үедээ нэг уйлж аваад тэгэл за яд тэгэл ингээл өмтөрчл яах зүгээр ш тэгэл. Тэр хамгийн намайг бол тэр нөгөө нэг ийм тийм удам судар тийм байхгүй. Би ерөөсө хаана тэгж хэлсэн ерөөс тийм дүртэж байгаагүй байхгүй. Нэг тийм болохоор ингээд ямар ч стресс байхгүй. Тайван амгалан болоо өрссөн. Тэгээд би чинь тэгэл нөгөө юу яажсэн. Гараад одоо тэр чинь жоох хөвгт. Одоо энэ ихтлгүүрийн уртлын 10 хаан бууцанд ирээд чи яа тэр үеэрээ надтай уулзаагүй болсон. Үгүй шүү дээ. Тэрнээс хошоо. Тэр чинь юу тэр чинь тэрнээс жилийн дараа байхгүй. Бүр үү. Тэ жилийн дараа. Тэгэл тэгсэн чинь нөгөө юу чинь гэрээсээ би найз руугаа цаагасан юм да. Тийм. Тэгэхээр чи жилийн дараа байхгүй. Тэр чи 18 9-ээс юм 18-аас юм. Тэгээ жилийн дараа тэгээ би ингээд нөгөө юун дээр суугаад би нөгөө найз руугаа яриад залгасан байхгүй юу. Тэгээ манай найз за би аваад очиод авъя гэдэг. Тэгээ би чинь найзандаа тэгэж очичихлаа шүү дээ. Тэгэл одоо би ингээд бодоод ясан тухайд ямар амар зоригтой байсан бэ гэж боддоо шүү дээ тий. Харин тийш чи чинь бол намайг бол бүр насан туршиг 17 таа гэдэг чинь бол би чинь бол 26 таа гарсан шүү дээ. Наа зах нь ажил хийдэг болдог болсон. Тэг чи одоо юуны духан дээр ирээс Гэхдээ яг тэр чинь тэгээ нөгөө ээж аавдаа нөгөө нэг би чинь айгүй эрхэлж өссөн. Тэгэхээр би чинь тунсан л юм байна да тий. Би ч одоо аавч хоёр ч өстө нэр манай гэрийнхэн ч юу нэг тийм айгүй тийм нэг хайрлаж өсгсөн. Манайхны биднийг бүгднгийн. Тэгээ тийм учраас магадгүй би чинь бас нөгөө эмээгийн эрх тавих уу байсан гэл тэгэхээр чинь нөгөө эд чи ингээд нөгөө жоохон дураараа. Одоо ч гэсэн тэр зам маань ер нь байдаг шүү дээ. Чивдээр чинь яг эсрэг тэр. Би бол бас нөгөө айлын том нь. Тэгээ том нь болохоор чи тэгээл нөгөө айл нөгөө нэг дүүнэрээ харж асарч. Гэрийн үүрэг хариуцлага үүрч яваагүй шүү дээ. Тэгээ харин тэгээд одоо 26 таа байхад тэрч манай баг дүү чинь тэгэхэд ч одоо 20 үржээсээ ихээр том болцсон хүмүүс юм чинь. Тэгээ би бол жилеттэй явахад бол хийнж татгалцахгүй байна. Тэгээ ч 26 үржээл. Вэ лаавч хэн дээр гэдэг тий. Тийш дээ. Талын хүлээс суугаад. Явсан тийм шүү дээ. Үгүй кид нэрээ 26 тагаас одоо 26 тад come out хийснээс хойш гэр бүлийн зүгээс ямар нэг юм одоо өвтгөө дургуутж байгаа илэрхийлсэн ч юм уу тиймэрхүү юм ер нь байсан уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Надад чи ёстой тийм байхгүй. Гэхдээ танахын төгөлсөд айгүй амар амарлаа шүү дээ. Тэгээ яг ингэ чам шиг манай ээж турдагч байгаа юм чинь ингэ за миний хүү яах вэ? Тэгээ ээж нь болохоор нөгөө юуныхаа нөгөө садан дөрөлтэй нөгөө хамаатан садангуудад ээж нь ойлгуулаа хэлчихнэ. Тэгээ хэлчих юм уу ч мэдэхгүй. Тэгэл би ч нөгөө цагаасаар мараар явж чухаар нөгөө өмнө нь нөгөө нэг гэр бүл нөхөө нөгөө нэг эхнэр хүүхд нэхэд идэгс хүмүүс ерөөс нь нэхээ болчих байхгүй. Тэгэхээр шин тэгэл за бүгдээрээ мэддэг болчихсон юм байна. Нэг ч тийм айх тэр тийм ялгуурлан гадуурсан удам дотор тийм байхгүй байхгүй шүү дээ. Би ч харин та хаач аа. Хүсээ ямар нэг байдлаар ялгуурлан гадуурхалд өртсөн хүнд чи тусалж байсан уу? Яаж тийсэн үү? Гадуурхалтад өртчихээс ялгуурлан гадуурхалтад өртсөн хүмүүст чи тусалж байсан. Би тусалж байсан үг гэж юу? Одоо жишээ нь одоо юу гэдэг ингээл хүн тэрэг одоо нөгөө нэг бид нар ч юм бол нөгөө ажлын нөгөө онцлог гэдэг үдээсээ нөгөө байгууллагад ажилладаг байхдаа нэг ялгуурлан гадуурхалд өртсөн энэ төр гээл тэ нөгөө орон гэрээсээ өгсөн гэхгээл хүмүүсийн нэг жоох асуулт зохицуулсгээл явдаг гэсэн шүү дээ. Тэрийг тооцсон бол нэг тийм зүрхтэй юм бол байхгүй. Гэтэ тэр чинь бол чиний зүгээс тусалж ясан л тэр хүн чамд хандаад тий.
бид нар ч нөгөө байгууллага ажилтдаг байсан болохоор нөгөө чи ир зөвлөгөө аавна. Бид нар ч нөгөө боломжтой тий нөгөө нэг сэтгэл зүйч энтертэй ч юм уу холбож өгөх зарим нэг юу хий нэг танилан хүрээндээ ч юм уу нөгөө нэг түр оргонуулах энэ төр гэд тиймэрхүү арга хэмжээнүүдийг бол авдаг байсан шүү дээ. Тэр чинь бол зүгээр яг тухайн үед байгууллагад ажилтдаг байсан болохоор хүмүүс хандаад ирсэн хүмүүстэй л тус болж ирсэн үйл ажиллагаа болохоор тэрнээс яг ингээ хувь хүн зүгээсээ болохоор нэг удаа бол хүн ирчихсэн. Маа тавтах. Нөгөө нэг шууд чат бичиж орж ирээд амиа орлого хийж байгаа гэд. За тэгээд ингээд бас бүр оролцсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр болохоор ингээд зүгээр холбогдож ирээд тэгэхээр би шууд за ийм бол тэгээд би ч өөрөө өмнө юу яжсэн хүн болохоор яг тэр зүгээс ингээд за ийм байд юм ингээд шүү тэгэхээр энэ бол буруу алхам чамд үнэхээр хэцүү байгаа болвол тэгээд ийм нэг юм төрийн бас байгууллага байдаг сэтгэл зүйч байдаг гэл нөгөө залуу сэрүүл мэндийн сэтгэл зүйчтэй холбож өгчээсэн байхгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө нэг цаг 30 минут тэртээ авсан юм тэгээд гарч ирээ тэгээ шууд тэгсэн шүү дээ. Би өстой ийм гоё ингэжтэй ингээд ойлгож яаж өөрийгөө тэ ингэж юу хийм сэтгэлийн тайтгал аавна гэж бодоагүй үнэхээр гоё би дараа дахиж ирд бас зөвлөгөө аавна гэж явдаг байхгүй юу. Таныг бас ингэж зөөлж өгчээ байлаа. Яагаад би тэр үед чинь нөгөө фэйсбુક дээрээ чиний итгэл даанд таягдсан шүү дээ. Тийм болохоор нөгөө аягүй сэтгэл нэртэй нөгөө хүмүүс хүүхдэд аягүй холбогддог байсан шүү дээ. Тэгээ нөгөөд чинь ингээд шууд дараа нь ингээд чатчээд би нөгөө нэг дээ ингээд чиний итгэл данд гэж бичсэн байсан болохоор чи би өөрлөө чи битсэн юм аа гэж би зүүнтэй холбогдсон байна гэд. Тэгэл ингээд чаталж чагаал тэгэл жанжан болсон юм да. Тэгээ одоо ингээд бодоход юу гэдгийг тэгэл би бас ингээд ер нь ингээд хүмүүст айлуулахаар тухайн үед одоо юу гэдгийг ингээд хэрвээ боломж байгаа бол хүмүүст одоо тэр зохиод тухайн момент нь ингээд таарчих юм бол хүмүүст айлуулахаар ингээд туслахыг ингээд хүсдэг л дээ. Гэтэ ингээд одоо жишээ нь тусалж исэн хүмүүсээс ч одоо эргээгээд одоо чамд огт нөгөө нэг тэ чи огт ингээд тусалж байгаа юм шиг ингээд зан гаргаал тэ хариу нэхэг байхад даргал энэ надаас хариу нэх чинь гээл ухааны юм гардаг нэг тиймэрхүү зангууд байдаг шүү дээ хүмүүсээс гардаг тиймэрхүү юмыг чи ер нь мэдэрчээсэн авч ирсэн хүмүүсээс зүгээр нөгөө нэг яг тэр тухайн үедээ ингээд би ингээ анх жоохон одоо ч ингээ бүгд л хийж явах юм биш тэгээд бүгдөө юм тэндээс дуу гадшаад ч яваал энэ дээр гээл буцаал пари маргаар таарахад би нөгөө нэг хүүхэд байхдаа өөр дээр чинь тэгээ очиж ирсэн тэ тэгэхэд та нэрээ тэгээд тусалдаг байж айгүй баярлсан шүү тэгээд би таныг дайлжуулах уу гээл ингээл ирдэг хөө би ямар нэгэн хариу авах гэж бол тэр их үгүй шүү дээ тухайн үед бидний нөгөө өөр одоо нөгөө нүхий өөртөө зүгээс боломж болцоогоор тий ер нь бол дийлэнхтэй л бид нар чинь сэтгэл зүйн дэмжих зөвлөгөө өгөх тий өөртөө амьдралын туулаад үтцсэн хүмүүс болохоор тэр тал дээр зөвлөгөө чиглүүлэх үүрэг гэсэн юм да тий илүү одоо юу гэдгийг нөгөө нийгмийн нөгөө хүмүүсийг харилцаанд оруулахад нь илүү одоо юу гэдгийг зөвлөгөө өгөх тий дөнгөж нөгөө одоо өөрийгөө илэрхийлэхэд зорж байгаа хүмүүс маань одоо тий илүү их нөгөө бидэртээ одоо илүү их холбогддог юм уу гэж би бас бодоод байдаг шүү дээ тий угаасаа тэгэл бид нар чинь нийгэмд яаж хандна нийгэм бидэртэй тэр чигээрээ л танд шүү дээ бид нарт нийгэм зөвлөр дууралтай үлгэр дуурал нь цааш зөв мэдээллийг тий ингээд өгөх юм бол нийгэм ийм өчртэй юм байна, тийм өчртэй юм байна гэх. Тэрнээс шүү дээ хэллэг. Тэр сошиалаар балаа. Тэр нөхөн амьд чатын дэлгээл. Ингээл хамбалаа энэ мөс юмд ингэдэг тэгдэг. Тэг мөнгө төрөө сайн таажлсан. Зөндөл тийм тохиолдол байдаг шүү дээ. Тэгээд хамбалаа энэ хүмүүс чи ийм муухай хүмүүс гэсэн тийм л сүрв ойлголт өгөх байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө нийгэмдээ яаж хандна, нийгэмээс тэр хандлагыг л авах байхгүй. Тэгэхээр аль болохоор нийгэмд тэ сүрэг болохгүй тэгээ айлхаар ингээд ер нь бол заавал бид нарыг ингэж нэг шаардаж энтэхээсээ илүү өөрөө л зүг амьдрах хэрэгтэй байхгүй. Тий. Одоо жишээ нь ингээл яг олон хүн дотор муу сайн хүмүүсүүд л байгаа шүү дээ тий. Тэгээ тэрийг бас нөгөө нэг тэр чигээр нь ойлгох бас айгүй өрөөсгөл юм уу. Тэгэж боддог шүү дээ тий. Тэгээд хамгийн одоо ингээл чиний хувьд одоо жишээ нь би
ингээ бодоод тахад манай Аруна айгу төвчээртэй хөө. Зөв үү? Зөв. Амар төвчээртэй тий. Бас амар тайвуу. Тий. Бүр ухар шиг. Тэгэхээр амар шүү дээ. Ухар шихээр жоохон мэдрэл. Ухар шиг тайваа ёо. Бид нэр ингээд ойрлоод тест яаж хийж вэ урдлаач гэх тиймгүй. Хонгороо да. Отоохоо. Үнэ. Ерөөсөө тэгээд болчих юмд нь юу нойлоод идэх. Болно шүү дээ. Зүгээр. Чи орондоо ч гэсэн юм тайван байдгүй. Орон Тий. Үгүй хаа. Тэгээ би нөгөө нэг жоо орондоо бол ер нь нэг тийм жоохон нэлурт төрлийн хүн шүү дээ. Тэгэхээр чин тайвантай орох бах та тий. Ацууд арай дэснийгээ бодвол нэлураал оршил ихтэй байна гэдэг чинь тайван хүн шүү дээ. Би бол тийм шүү дээ. Би оршил ихтэй байхдаа яг дуртай. Би секс гэж үзэг болох юм гэдэггүй. Яа. Чи ч үтээгүй ах уу. Би баг орой олол хийж. Айгу эдвэхтэй их ч Гүш одоо тэгээд ингээд жишээ нь чамд одоо ингээд нэг хүн ингээд таалагдлаа заяа. За. Чи тэр хүн рүү төрүүлж бичдэг үү? Бичдэг би шууд очиод аюуг нь авчихдээ шүү дээ. Айчиг нь. Аха. Чи өөр ихэвчлэн IG хэрэгэлдэг юм уу, Facebook хэрэгэлдэг юм уу? Ер нь алиг нь хэрэгэлдэг. Ер нь бол IG хэрэгэлж байгаа дээ. Чи тэгэхээр IG мажин дээр story яаж хийдвүс харин тийм гол нь надад би ингээд одоо юу хийнэ нэг хүнтэй ингээд чатлаад энтер гэх юм бол тэр хүмүүстэйгээ л харьцаа явж явах болохоор заавал нэг story дээр энэ ийм амар хувийн бизнестэй байхгүй. тэгэл биш нөгөө нэг ингээд яг таалагдж байгаа хүнээсээ болохоор зүгээр шууд чад ингээд ажиг чи авч болох уу гэж асуудаг байхгүй юу. Тэнгүүт болно штэ аривна гэд. Яа наваад аривна биш хувь хүнээр нь хамаас байгүй гэж таяа бүр. Таастай аюу мундаг гоё хуурдаг шүү. Гэтэ хүмүүс бас мэдэх хэрэгтэй те. Хамгийн гол нь юу гэхээр тайзан дээр яг энд сууж байгаагаар ариуна. Бусад амьдрал дээр зоргоор байгаа. Тий. Би бас тий тайзан дээр энэ дээр ванити байгаа тий. Бусад амьдрал дээр инг аваа. Тэгээд одоо жишээлбэл ингээд энэ бас хүмүүс нэг юу юм шүү. Ойлголтын зөрүү ах шиг. Жишээ нь хүмүүс одоо тэгдэж штэ ингээд тайзаас ингээд буугаад ирэхээр хүүе ариуна хайцж ба нөгөө ариуна хайч гэхээр ариуна сая явцсан штэ. Би сая дөнгөж орж ирлээ. Гэх жишээ нэж би ч одоо өөрөөрөө гараад ирлээ шүү дээ. Тэр тайзан дээрс хүн чи явах гараад байхгүй л чи явцал юм шүү дээ. Тэр бол тэгж ойлгомоор байхгүй. Тэгэхээр намайг одоо юу хий? Биш одоо тэгээд чи одоо жишээ нь ингээд таалагдсан хүнээсээ ажиг нь авчлаа. Тэр хоорондоо ингээд авчлаа. Тэгсэн чинь нөгөө хүн чинь ингээд ариуна дэмждээ шүү гэдээ ингээд ажиг авчгаа шүү дээ. Тэгэхээр чи яах вэ? Яг ингээд би угаасаа хоёр үлдчихэж байгаа шүү дээ. Би угаасаа яг тэрэн дээр угаасаа шууд хэлэх байхгүй. Хүн ариуна чинь тайзан дээр л гарч ирж шүү дээ. Би ингээ хувь хүнээрээ харьцмаар шүү дээ. Аха. Тэнгэл болно шүү дээ тэгээ харьцгээд таныг зүгээр гоё ингээ хүндэлж явдаг хүнтэй ингээ та гоё шүү тэргээд таныг зүгээр л хүндэлж явдаг гэхээр наан тийм үү гээл тэгэл орчдөө шүү дээ. Яг тухайд нь тэгчнээ таалагдсан ч гэсэн тий. Тэнгүүд нь өөртөө бичдэг байхгүй юу. Хэсэг хугацаанд та яа чад бичихгүй байгаа гэхээр чи ариуна дуртай юм биш үү. Тэгээд ариуна болоогүй байгаа. Жоо ингэ тонцсон те. Чи ариуна дуртай юм биш шүү. Яг тэгээд тонорцоор нь үгүй би тань гэсэн дуртай шүү дээ. Тэгэл чад нүрлж байгаа юм чи яах юм. Тэгэл ингээд хүсээ нэг шинэ кино нээлттэй хийж байгаа юм биш үү. Үзгүй. Эсвэл чинь жүжиг үзчихдэг. Тэгэл нэг юм тэр чинь нэг юу ангата энэ болцоо штэ. Тэгэл уулзлах дараа хэлээ. Хамгийн сүүл болцоо хэзээ хийсэн бэ? Би чинь одоо зүгээр нөгөө нэг харьцаж байгаа залуу байгаа. Тэгээ тэрнтэй л зүгээр энэчнээ л одоо нэг ингээл юу яат шүү дээ. Тавтахах санд. Энэчнийг бол одоо тэр болцоо тооцгүй хаа. Жүжиг мүжиг энэ төр үзэж гадуур дотор яг үнэхээр заавал хоол моолонд ороо. Ер нь бол нөгөө яг үнэхээр юм бол цагаан сараас хойш нэр үнэхээр завгүй байна. Гэхдээ харин тэгэл тийм л дээ. Чи өөрөө мэдчихэл байгаа шүү дээ. Нөгөө орой нөгөө нэг жишээ нөгөө гараатай үед чи би аюу орой ирж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Юу ажиллаа хийж сууж байгаа юм чи.
байхгүй шүү дээ. Яа тэгэл дундуур нь тэгэл бас нэг ганц дэг юм холбоод өөрийгөө бас гоцгол. Сүүлдээ нэг юм индээ гэл тааруулаад ховц хийдгээс болоод байхгүй ингээл нэвсгэрээд аалаа бөгөөч юу царайлж явчих. Юу н хамгийн амар арга нь биш үү? Юу н нөгөө гоё ялцаж гэлтгансан л байвал боолоо. Чи тавтахад нэг энэ дээр нэг юм зүрцээсэн те энэ дээрээ. Ямар юм? Тэгэхгүй нэг харын тавцаас чинь бортох шиг юм бэ. Хагасаад ямар юм аа? Нэг хятад дуун дээр. Тэр чинь зүгээр нөгөө нэг яа би нэг энтэг дууны бафред дээр нэг ингээд юм гівлүүд үзсэн байсан шүү дээ. Тэрийг би зүгээр ингээ ороо гахчихсан. Энэ юм ямхнаар юм ээдэг байхгүй. Тэгээд би хон ховцгүй одоо яах вэ гэтэйгүүд юу салаараад байгаа тэр хоёр давхраа дүүрэл ховцоо ялаа шүү дээ. Тийм тэндээс аваад тэгэл хойлж солиод цуулаад боох юм байгаа л уйж байгаа юм дээр чинь ховцд ихэлээ зовлолтой. Тэгтээ хоёулаа нэг жоохон одоо билет амис өмнө нэг жоохон тайз навцтай болохгүй бол миний бодлоор бол билет амир бол айгүй хүлээлттэй хүмүүс ирэх баг. Тэ? Энэ жилийн орох юм уу тийш? Тийх баха. Яв шүү дээ. Юу салаараад байгаа. Хөтөлбөрөө батлуулж чадах чинь энэ жил юу тийш явах юм уу гэ. Би чинь тэрийгээ ч мэдээгүй явж байгаа шүү дээ. Ийм л завгүй явчих. Тэгээ болцоо гэдгсэн чинь за ингээд жинхэнэ болцоо болоо сүүлийн үед бол байгаагүй юм байна тий. Харин тийм ээ. Би харин нөгөө уулзж байгаа харьцаж байгаа залуугаа харин гой болцъё ядаж хоолнд орё гэл байгаа. Тэгээ хоёулаа хоёр тал завгүй байгаа. Тэгээд ядаж нөгөө нэг хүүхдийн байраас өмнө болчихсоо. 6 сарын 1-ээс өмнө. Бүр өөрөө орлоо шүү дээ. Чи өөрөө хүн амтай болчихж байгаа юм. Үгүй би ба тэгээд өөр чи юу н чамд юу н харьцаж байгаа юм байгаа юм уу? Баал байхгүй дээ. Баа. Плэр. Нэр баа. Харьцаж байгаа юм байгаа. Тэгээд яг тиймэрхүү яриа сонсоогүй жил гарan болж юм да. Бас өнгөрсөн жил гарангийн хугацаанд ч бас тийм ч амаргүй зүгээр ингээл амар ингээл яваад байгаа боловч яг ингээл юун дээр тийм ч амаргүй бас нэг юм харилцаа үүсээд тэгээ ерөнхийдөө айгу одоо ч гэсэн ингээл тэр нь ингээл ямар төрлийн залууч тий. Би одоо яг нэг тийм мэг надаас өндөр байвал би таалнаа. Өндөр тэгээд би угаасаа тэгэл өндөр залуучууд дуртай. Гэтэ сүүлийн дуртай байсан залуу маань шал эсрэг. Бурчаагаас нэг жоохон өндөрээс. Өндрийн хэмжээнд бурчаагаас. Яа. Хөөхий игдүүтэй байгаа биш үү тэгвэл. Юу нэг айгу мөшөктэй дажгүй залуу юм. Тэгээ ерөнхийдөө тэрнтэйгээ ингээд. Хөө ер нь ингээ бодож явдгаас жоохон эсрэг тал руугаа байд юм шиг байгаа юм. Миний бодлоор олвол заяа. Яг тэр үнэн баг тий. Яг тэгдэж штэ. Надад тиймэрхүү залуучууд таалагддаг да гэл яваад. Яг цагаад л гараа шал эсрэгээр нь хүнтэй хэлэлдэл явж идэв штэ. Харин хоёлаа явж кино үзгүй хоолнд арах үгц. Хамгийн сонноос чи орон нутагт болцчихсон уу? Орон нутагта юу ярьж байгаа би бүр зорж ичижсэн штэ. Өдөр юм шиг хөвсгөлд. Атсан штэ би. За. Тэгээ ямар байсан? Би хараа ингэдэг байхгүй юу? Энэ хэдэн он юм бэ ханаа? Харин яг тэрийг хэлчихсэн ба. Эн чинь бол хорд хэрвэ шүү дээ. Хэдэн он юм бэл? Манайх ойлгоорой манай ариун 18 оноос өмнө заяа. Тэгвэл 10-аад жилийн өмнө за. Тэгээд тэгс чинь яасан гэсэн чинь яагаад чим заяа надад ингэж заяа ингээд баруун аймагуд дээр заяа. Баруун аймгаар ингээд ямар сэтгэлгээ санаа төрөөд болдгоо. Таавс тийшээ чичээд үцээс яа хоол нь нөгөө өвөр хангаа орчихсон юм шүү дээ. Тэнгүүтлээ нэг байгууллагын нөгөө нэг шугамар бид нар чинь нөгөө хөвсгөлд бас тэг очижсэн да нэг бөөнөрөө мэдгүй. Очижсэн шүү дээ тэгээд нөгөө тийм тэгээд тийшээ очиод үзсэн нөгөө 50 100 гэдэг буудалжсэн.
Тэгээ тийшээ очиж исэн болохоор ингээд нөгөө нэг дараа нь яаж юм нэг ямар санагдаа болдгоо. Тэгсэн чинь өөр хангаар нэг бурга явна гинэ. За. Нөгөөх нь юу байгаа? Хань татаж хүн авч явна. Үнэгүй. Өөр хангаа штэ. Тэнгүүт л явчихдаг юм билүү гэж бодоод болтгоо. Тэгээ байжс чи харин яг ингээд тэр оройд заяа. Тэгэл хүнтэй ингээд чаатлал байжс зарим хөвсгөлд байдаг гинэ. Тэгээ хөвсгөл жуулчны бааз дээр амар ажилтдаг интергээд. Тэгээд манай гоо энд гоё штэ ирж амраач мамраач интергээд тахлаа би. Би тэгээ шууд яваад очичвол яах юм чи тэгээ надад уулзсан юм интергээд гэдэг байхгүй юу? Тэгин миний хэрэг би. За тэгвэл би маргааш гарлаач чи нэрээ юм уу гэд хан нэрээ гэдгсэн чи. Тэгвэл хүрээд ирэх юм бол би нөгөө нэг гэр мэр бэлтчихсэн байж юм. Тэг би явсан шүү дээ. Тэр хоногийн аялал. Тэр тэгээд хамгийн хол болцоо байсан уу? Тий. Баян үлгэр болж байгаа юу? Баян үлгэр рүү харин явж уус баян үлгэрээр яммаар байна. Энэ жил. Баян үлгэд харин дуудаад байгаа юм. Юу орон нутагт болчихсон. Тэнгүүтлээ хүш тэнгүүтлээ заа би чи шууд тэр өөр хангаа явах машинтай болчлоо штэ. Тэнгүүтлээ хөвсгөл хүртэл явах юм чинь тэр чинь ингээд угаасаа ингээд уртураа ингэж явж байгаа. Тэгээ хойшлоод орчих баа болохоор шууд нөгөө юу хий хангаа мангаа интерлөө чи шууд хүнд байна. Болоо. Би ч одоо орон нутагт болцож ирсэн юм уу? Орон нутагт ч гэж тэр хөвсгөл арайч бас болцож үтсээгүй. Боцсож хөвсгөл баяул. Би одоо чинь ар хангаа мангад ч юм уу хүн уйлж юм их юм шууд гараал явчихдээ шүү дээ. Одоо гарч явахд бэлнэ үү? Одоо яваад хүн байвал уйлзыг үл яв шүү дээ. Харин нөгөө нэг уйлж залуу харин нэг ойрхон орон нутагт агаарчаад дэрээ. Ар хангаа авч сэтгэлээс эргэхгүй болохгүй амнаа гэдэг. Гой балтад дээр бас нэг залуу дутаалгаа. Үгүй ингээд бодоо хэлсэн чинь. Тэгээ хамгийн гол очоод хамгийн гол юу хийх вэ гэдэг чи байна. Болон тэр вэ. Тэг яг тухайн үед чи ингээд нэг жоох ингээд амьдралаа яг ингээд нэг жоох өөрсдөө уус сонирхолтой болохгүй. За тэнд очилсоо тэрнтэй уулзалсаа тэр байгаа гэдэг. Бид нар чи яг тэгэл хэлсэн үстэй. Яг очоод уулзчаар яар хийх юм болтгүй биз дээ. Таалагдахгүй тэгээ бүр хийх юм болтгүй. Хаа очиж таал нөгөө нэг зураг хүргээ солилцож очдөг болохоор гайгүй амаа. Тэрүүг бол харахгүй бол очихгүй шүү дээ. Бас ямар ч юм байгаа юм билээ шүү дээ. Тэгж ажиж юм байвал хэцүү үстэй. Тий. Гэтэ би бол нэр яг өмнө хэлэх юм бол би уус баяглал юммаар. За баян үлгэж яах нэг хүн байгаа. Уусынхаа яриар гэсэн шүү дээ. Уг тэгэл ингээл болцооны тухай гэл тэгвэл хамгийн амар болцоо юу байсан бэ? Чиний хувьд. Амараа. Ямар утгаараа? Чамайг ингээд болцох гээд очиж айц төрүүлж ирсэн. Би нөгөө нэг дандаа нөгөө зураг мөргөө сольж ичдэг болохоор нэг айс амар юм. Үгүй тэгээд зургаа солихоос гадна очиод ингээ орчин нөхцөл байдал нь айцтай ч юм уу. Айгаад авч ирсэн ч юм уу. Тэр би өөрөө нөгөө нэг байдлыг гартаа авдаг болохоор өөрөө хорж өгчүүл явчихдаг байхгүй. Тэгэхээр тийм амар байхгүй. Жишээлбэл одоо юу хийнэ хоёулаа ингээл уулзчаа тэгээд юу хийх юм бол хоёул ийшээ орж хоол идтгүү тийш авч кино үзүүч гэдэг юм уу. Би өөрөө тэгээ. Гэхдээ зургаа тэгвэл худлаа өгсөн байж болно шүү дээ. Тийм хүн байна. Бас зураг хотлоо өгдөг юм байд юм бэл. Би ч юм видео кол ямар юм. Би чи юу н баталгаатай юм дээр л очино. Би нөгөө цааталтай шүү дээ нөгөө юм. Чи өөрөө мэдчихвэл заа юу. Хин биш дээ. Удал биш дээ манай 2009 оны мис. Удал за. Тэрдээ чи би анх харахгүй болцоо. Чи бодтоо 15 цагт уулзна гэж юун дээр төвшөөдөн дээр болцсон хүн заа юу. 19 цагт ирсэн за. Би тэр болт хүлээсэн гэ бод. Oh my god. Тэр чинь бод юу таарал гэсэн үг үстэй. Болцсон биш. Үгүй тэр чинь бүр анх танилцаж тэр юу яасан баг болцсон баг. Оо яа. Дөнгөж анх танилцаа. Би тэгсэн аахгүй юу. Би нэг хүнтэй нөгөө юугаар Монголын дээгэр танилцаад тэгээ уулзъя гэхэд тэгэхгүй юу. За.
Тэгээ би Тэнгисийн тэнд байдаг интернет кафед ороод ингээл яасан чи бүхэн өргөний өмнө уулзъя гэл тэгэхгүй юу. Тэгэл би чинь бүхэн өргөний өмнө тэр надад хэлэхдээ 21-тэй гэсэн. Би тэгэхэд чи 19-тэй байлуу да. Тэгэл ирээл яасан чи энд нэг залуу сууж байна. Энэ бүхэн өргөний хажууд. Яг одоо энэ нэг төмөр юм дээр ингээ саадан дээр ингээ суудсан. Тэгэл энэ л юм байна да гэж бодоод очивол ингээл яасан чинь жоох ах хэдтэйсэн гэж 26. Би айгаад цухтаа авчихсан шүү дээ. Тэгээ би нөгөө нэг чи манай найз мэдэн шүү дээ. Багын найз маань нэг юм яг гэд ороод ирсэн шүү дараа нь ярина. Багын найз мэдэн шүү дээ. Багын найз руугаа би чинь залгаад яана гэдэгс би сайн хүнтэй ингээ уулзгаад ингээ хаасан ч ястаа нэрэ амар хөгшөө хүн гэдэгс чи хэдээс 26 гэдэгсэн чи маанд пүү па яана ямар муухай худалж чинь 21-тэй гэж хэлсэн мөгс харин чаадалж тэгжсэн чи амар хөгшөө гэдэгс чи одоо юу яриад байгаа 26-тай өмч жоохон байгаа шүү дээ ёо би бүр тэгж одоо тэр хүнээс цухтаажсэн одоо уучлахгүй би харин тэр нэг чамайг харин сайн цухтаачсан ингээ ярьсан чи харин нэг явдал бүр амар ёг гэдээ ороод ирлээ. За тэр нөгөө тхийн цусалд оруулсан явдал. Биш нөгөө нэг дөнгөж анх тэр 23 онд тхийн цусал байдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Чи Наташиг таньна шүү дээ тий. Тий Наташа мэд. Тий Наташа намайг анх тэнд авчижсэн байхгүй. Бас уу. Тий. Би ч мэдгүй шүү дээ дөнгөж гарч ирж байгаа юм чи. Тэгээ ингээд чамд ингээд айгүй гоё газар үзүүлийн тэргээд хаана дээ. Даа явчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь намайг чинь тийм 23 дугаар сургуулийн нөгөө сургууль дээр авчиж чи энд сууж та би ийш нэг хүнээс юм аваад явцсан. За тэгэхээр би тэнийгээ сууж ясчихлээгээл тэндээс эргүүр чигээл хүмүүс ингээл нааш чишээгээл холгож явж ясна. Нэг залуу ирээл тамхи байна уу гэж асуудаг байхгүй юу. Би тамхи татдаггүй гэсэн чинь цаг хэд болж ийн эхлээн би 11 болж ийн гэдгсэн чинь чи хүн хүлээж байгаа юм хэм тий. Найз хүлээж ийн гэсэн чинь найз чи ирэл суучих уу гинэ. Гайхаал ямар сони гэж бодлоо. Тэгэл чи тэгэл нас цааш явсан юм шиг л сонь юм асуугаад байгаа би гээд тэггүй ийш ойрхон л хүнээс юм аваадах гэсэн гэл. Тэгэл ингээл нөө хажууд тэгээ чимээгөө суусууч өстө бас авчдаг байхгүй. Тэгээ яг бас авсан хандараа Наташа урж ирээд тэгснэ саяны залуу юу тэрийг мэдхгүй байна. Надад тамхи цаг асуусан гэдгсэн чи. Тэгээ өөр юм ярихгүй байна үгүй гэсэн чи. Тэнгээ наа чин тийм штэ гэлээ. Ямар гэлээ. Энд чинь ингээ бид тэр ийм хүмүүс чинь ингээ бие биенийг олдог газар байхгүй гэл. Тэгэхээр би тийм үү гэж чи өөрөө ханаасаа хэлэхгүй яасан юм бас. Ямар хөө залуу байна гэж чи мэдхгүй нүдэнд дулаахан л залуу байсан тэр гэж биддэг байхгүй. Очиж залууд уулзаач гинэ. Би хаанаас гэж хайж идэв гэсэн чи алуу явъя гэд. Тэгээ ингээ намаа чи ингээ эндээс ингэж тойрч явдаг гэд ингэж явуулангуудлаа тэр их хатан баг хатан аягчингийн өргөгч танилцуулж байгаа байхгүй юу. Тэгэл би нөгөө миний 98 онд хайгаад эсгатар чи энэ байсан юм биш тэгээ мэдэж авч байгаа заа. 5 жилийн дараа тий тэгэнгүүтлээ яасан гэж 7 хоног тийм шинэ бол гоцсон шүү дээ. Йоо. Тэгээ нэг өдөр ингээд тэнд чинь нэг орой шүн ингээд очицсан ингээд явж идэг байхгүй. Тэгсэн чи ингээд тэр нөгөө нэг хажууд нь машины зогсоол байдаг шүү дээ тий. Яг тэр ингээ машины зогсоолоор ингээ тэр ингээ урдуур ингээ яг л ингээ тойрдог л зам шүү дээ. Тэргээр ингээ явахаар тэнд байгаа машинууд ингээ гэрлээ хасаад байхгүй. Би одоо энэ яг гэрлээ хасаад гэдэг юм бол ингээ бодож чинь машинтай ах нар чи тэнд тгий зогсож жоод тэгээ нөгөө гайгүй хүн байх юм бол танилцдаг юм байна шүү дээ. Тэгэл би чинь ингээл нэг машин гэрлээ хасаач байгаа ингээ нүд гэлбалыг ингээл нэг харцаал цаашаа явж ирсэн чинь нөгөө машин чинь ингээд хойноос дагаж ирж хажууд ирж зогссон суучих гэдэг байхгүй. Би тэгэхээр юу ч удаа суудсан. Яавна амир. Тэгсэн чинь гал хаалганд үгжигдээл өөч шууд намайг 13 руу аваачиж байгаа байхгүй. Тэгэл би хүүе яаж наа зүгээр хойдоо манад орё энэ төр гээд би ч бодохдоо нөгөө ерөө сууц гэхээр бас тийм л хүн байна гэж ойлгож байгаа байхгүй. Угаас тийм л юм лээс л аа. Тэгээд
Тэгээ 13 руу тийш аваад тэр би шууд дотор гэж бодсон юм чинь яана одоо гэрний нарсын гэрт нь ингээд баахан залуучууд байгаа. Тэгээ эдэр нийлээ намаа хүчмдүүл яана маана ямар юм бодоо. Тэгээ нөгөөд чинь ингээд яг ингээд тэнд машинаа ингээд байршуулаад зогсоо хонгуут нь би шууд машин хаалга онгоолгоод тэр чигээр гарч утаагаад тэр чи хүүе мидо яава яасан бэ наашраа хэн үгүй би хайрлаа ээж хүлээж байгаа. Шинэ 3 цаг ч үдэ сайлт юм шиг. Тэгээ үүдэг байхгүй юу? Тэгэл би бүр өстө ёост би орс бат яг хүчндүүлээсэн бах юм аа. Дотор нэг бол өөр хүмүүс байсан байх хэвээр гэл. Тэгэж бодоод тэгсэн чинь 3 хоногийн дараа нөгөө Наташатайгаа таардаг байхгүй юу? Тэгсэн чинь шууд тэгж юм. Чи нэг 3 хоногийн өмнө нэг шүн нэг тхэн зогсоодлоор явж байгаад нэг Марк хоёртой нэг залуутай таарсан юм аа да гэлэгдэг байхгүй би чи яаж мэдчихэж байгаа юм гээл. Тэгсэн чинь нөгөөдг нь ярьсан юм бэ. Тэнд амар гоё. Би ч тэр үе чинь энэ хүртлээ өстэйсэн шүү дээ урт. Оо чи тийм өстэйсэн юм уу? Тий. Энэ хүртлээ өстэй тэгэнгүүтлээ ингээ би чинь айгүй хөрн цаан царайтай. Тэгээ том алгнуудтэй. Тэгсэн чинь тэгжсэн байгаа байхгүй нэг. Би нэг айгүй хөөрхөн хүүхдэд тайлцаа тэгсэн чинь гинт ингээ гараа цугтаацсан. Айгүй хөөр хүүхдээс нь тэрийг олж уулз барайна гэд. Наташад ярьсан байхгүй тэгсэн чинь Наташа ямар шүү гэсэн чи хайр ингээд нэг юм мөр өрсөн юм урт үстэй тэгээд нэг том гаалгнуудтай цаан царайтай бой байсан. Бой гэдэгтэй. Тэгээд чилсэнгүүт нөгөө чинь Наташа чи өөрөө бас Натач зүү шүү дээ. Бой байсан. Тэгсэн чинь Наташа бой байсан. Энэ яг хинэгтэй зоргоо хэлж байгаа юм байна гэ мэдсэн тэгээ надаас суудсан байхгүй тэгэхээр би тийш дээ гэсэн чинь чи тэнүү машин зүгээр уулзахгүй байсан гэж үгүй би айгаад байсан аваад орсон бодвол ямар ч хүмүүс байсан билээ энэ гэсэн чинь үгүй тэр чийст айгүй гоё ах штий тэгээ бас тэг өмнөр албан тушаал хашдаг байсан бэлээ үгүй тэгээ тэгдэг байсан штий одоо чинь ингээд би нэг хүнтэй ингээд болцохоор олно штий болцоод ингээд уулзахаар болох юм бол найзад агуулдаг яа тэгээд нөгөө хол суулгадаг тэг юм ярина. Тэгэл юм яриад ингээл жоохон таалагдахгүй бол найзгаа ингээд дохно. Тэгээд нөгөөд чи ингээд хажууд ирээгүй ингээд би ч бол чиний нөгөө нэг одоо үгтэй 23-аас жоохон хойшоо ингээд 10 жилийн дараах юм байна. Тэгэхээр ч нөгөө нэг айгүй гой боловсронгуй болох нь аргагүй аахгүй. Тэгээд айлсгүй бол нөгөө худлаа залгуулдаг. Оо яна би хайрлаа болчлаа гэлээ. Харихгүй болчлаа гэлээ. Буцаад бид нар чинь нөгөө нэг хэд чи нэг тийм сүртэй гар утас байгаагүй шүү. Тийм шүү. Тэгээд тэнгууд буцаад ингээд яачдаг заяа. Буцаад ингээд яангуудаа дахиад найзтайгаа ороод интернет кафе ороод дахиад айлзууд нөгөө өндөг дахиад орчдөг. Яа. Тэгээд тухайд бол нэр жинхэнэ бамдаг гэж хутгадаг байсан нэрээ. Биш дээр үед чинь нөгөө нэг Mobicom чинь нэг тийм нэг танилцдаг нэг юм чат нэг юу гаргаж ирсэн шүү дээ. Мессенжер юу гэдэг байлаа. Яагаад тэр нөгөө нэг ингээд чат өрөм биш ээ. Тэндээсээ нөгөө хүнээс онгож жагаад шууд мессежлээд уулздаг тийм үйлчлэл байсан шүү дээ. Тийм үү? Байсан байхгүй юу? Айгуу гоё мессенжер нэг тийм гоё үйлчлэл байсан юм аа ямар ч юм байлаа. Тэгээд тэрвэр чинь нөгөө нэг би чинь хэд чинь нөгөө нэг дөнгөж аахт нэг уцтай болчиход ямар ч зүйл Sony Ericsson жилүүд. Sony Ericsson сонсогдож байна. Тий. Тэрний нөгөө юурын тэр ямар үйлчлээс юм бэ? Тийм байсан байхгүй юу? Тэгээ ингээ орохоор тэнд нь уусаа бас яг яа ТV чат гэж байсан шүү дээ. За. Тэрэн шиг бас яг тэрэн шиг ингээ дугаар нь энэ гардаг нэр өгөөд тэр нөгөө банжиг чат шиг юм байна шүү дээ, тий. Тэр өрөө байдаг. Тий. Өрөө Mobicom ч өрөөтэй биш байхгүй юу? Шууд нэг юм бэ тий. Тий, ингээ гүйлгэж үздэг байхгүй өөрсөндөө нэр өгж ордог байхгүй юу? За. Тэгээ ингээ ханд байсан. Дөнгөж анх гарч ирсэн үйлчлэг байхгүй. Би чиний энийг авч санагдах ямар хэцүү юм бэ? Яг нүдийн таллаа. Тэнгүүтлээ ингээ тэндээс чи ингээ бас ингээ нэг бол G тавиал үгүй бол G гэж бичээд бас бэждэг байхгүй юу?
Тэгээ тэргээр чинь танилцж би тэр бас нөгөө хар хорингийн нөгөө нэг юу штэ. Титаникгүй штэ ингээ нөгөө дээврээ байдаг. За ингээд нөгөө тий. Тэр чинь диско клабтай байсан штэ дээр. Тий. Бэлла. Тэнд бас тэг хоёр цалуутай уулзчихсан штэ. Яа би амар сонь заяа. 2008 онд илүү дээ. Би ингээ хүнтэй танилцаад гэсэн чинь шууд орой шууд бааранд олзээ. Юуны сансрын түнэлийн чон гэд баар гэдэг. Жаахгүй чон гэд баарны 2 дугаар ширээн дээр уулзъя. Гэвэ. За. Тэгэл би ч амар зоригтой. Орой сансрын түнэлч ямар хэлээ те. Тэгэл Google чон гэд баарны 2 дугаар ширээн дээр очиод яг ингээ хүнтэй ингээ танилцаад арх уучсан. Амар зоригтой. Тэгэл ингээ танилцаж юм ингээл яриад гэсэн чинь амар олон найзтай байсан. Нөгөө нэг тийм жоон тийм секси баян ярьж болох юм уу? Өөртөө холбоотой секси баян ярьж болох юм уу? Яа, энэ арай жоохон замбрааг байна. Эдгээр айгуул ингэж яригт тийм юм мэдчихэв. Нүс нөгөө нэг драма театр нөгөө Westlife нөгөө утас төрөвч алддаг түүхээ ярих гээд. Нөгөө амар түүхээ тэр чи ярьсан шүү дээ. Ярихгүй шүү дээ. Ярьсан шүү дээ. Хизээ ярьсан. Юу яриад байгаа нөгөө гадаа зүлгэн дээрээс нөгөө. Зүлгэн дээрээс нь хулгаад байгаа. Тэр ярихгүй шүү дээ. Ярьсан шүү дээ. Ярьсан юм уу? Гадаа зүлгэн дээр унтж байгаа тулгаад алдсан гэдэг. Ярьсан. Юу вэ? Тийм ярьсан. Бити ямар тэгэхээр чи нэг ахсаа хийчихсэн. Харин тэгэхээр хань тиймэр хүм ирэхгүй бах тий. Харин амтун айлгаа хийчихнэ. Яг ярьсан ахгүй. Чи тэгээд юу вэ гэж цаашаа гүгээдсэн чи юучгүй болоо тэгээд ээж ажлаар төвшүүлсэн дээр тийм ярьсан. Бурчака. Их чин. Чи жарахгүй залуу хураагаа юм байна. Надаас хөвшин харагдаж байгаа ч гэсэн. Үгүй тэгээд одоо ингэж гисэн чи ингээл эвгүй болцоонууд гээл те. Одоо жишээ нь ингээл хөвсгөл явж исэн байна те. Тэгэл дээрээс нь нөгөө одоо миний хувьд одоо өгдөг 26 тооны хөвшин цогтаачсан. Тэгээд ингээд ботсон чи юу вэ? Өөр гой сонирхолтой болцоо юу вэ? Түвээ ингээд чампур байгаа заяа. Надад бол яан байна. Гэтэ хамгийн гол сошиалэр ярьж болохгүй юм зөндөө байна. Болохгүй зүгээр. Тэрний хооронд баг хоёулаа зүгээр нөгөө гадаад дотоодын нөгөө нэг газруудаа ярьсан дээр баг. Нөгөө хоёулаа нэг хүн уйлуулжсэн санаж байна. Гад дугаа ярьсан. Чис төлөвлөгдөөгүй болцоо та. Болцоо юм. Гүр болцоо. Хоёулаа тэгснэ. Гэр яасан гэж ойлжлээ. За юу вэ? Табэлээ. Хоёулаа тийм айгу тийм ялцсан тий. Ер нь бол би одоо тийм нэг залуу хүүхдтэй нийлчихэл. Залуу хүүхдэн чи байхгүй юу? Энийг юмтай нийлчихэл айгу хэрэг төв тарьж явчихжээ. Тэгээд ингээд чи ч одоо наваг отхон болвол баг айгүйх газруудаар айгүй тийсэн биш үү? Гэ би ч нэг тийм айхтар яагаагүй. Гэхдээ нэг 11 ороо явсан байна. Тэгээд би ч нэг 7 9 газар бас тийсэн. Айгүй сонин би ч нэг хил усгүй мөртлөө яваад байдаг. Ганцаараа айгүй би тэгээд сүүлдээ бүр айгаад бах юм. Ялангуяа нэг юу штэ нөгөө чи бүр юу гэдэг Афганистан яваад дээ. Юу нэг чи Афганистан балаараад байгаа. Юу Кыргызстан үгүй юу лээ? Пакистан нэлөө? Үгүй шүү дээ. Би Станы оронд Туркменстан явсан гэх юм байна. Туркд явсан шүү дээ. Станы ороо яваагүй шүү дээ. Би ч Пакистанд орсон. Үгүй шүү дээ. Би ч нөгөө Туркээс чи Пакистан ороод тээ. Серб шүү дээ. Серб. Үгүй яа. Гайхал шүү дээ. Энэ манай харин шүү дээ. Амар сонь орноор явдаг. Яна тэгээд тэр нөгөө нэг Серб ямар эсэ? Би серб руу орж чадаагүй шүү дээ гол нь. Нөгөө буцсан юм уу яриад байгаа нөгөө юу яасан шүү дээ. Үгүй тэрийг ярихгүй шүү. Үгүй. Би ч нөгөө нэг серб руу орсон чи хайр нөгөө яагаад серб руу ч нөгөө нэг Монгол сэргээд нөгөө ороод тэгээд нөгөө буцаж гарсан нөгөө түүх байхгүй алга болоод байна гэд. Яг цаашаага нөгөө болгоор л нөгөө дөрвж гараад тэгээ нөгөө тодорхой нөгөө нэг тэ ингээд заавал нөгөө буудал захиалсан
Тэ эсвэл нөгөө аялын хөтөлбөртөө тийм хүмүүсийг нэвтрүүлнэ гэсэн захирам зарчим байсан нэг нь мэдхгүй дайлчхан чичээд. Би ч нөгөө нэг сербэд нэг 2 хонцоо цаашаага нөгөө Бээжин рүү нисэх хууртайсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө чочод буудал захиалаагүй аялын хөтөлбөргүйгээд буцаагдсан байхгүй. Харин тийм. Би ч уулын айгүй сүрхий дээр сербэд чинь заа юу. Red line гэж саунд байд юм бэ. За. Тэрэнд нь хоорондын төлөвлөгөөтэйгээр оччихгүй юм. Тэгэхээр тэрэнд нь хоорондын хэлэхгүй яасан. Юу яриад байгаа бэ? Тэр чинь заавал тодорхой хөтөлбөртөө гэж хэлээ. Хөтөлбөрийг яс бичихгүй саасан дээр гэж харин бичдэг л байсан юм аа. Худлаа нэг буудлын нэг юу те нэг захиалцсан юм хийгээд орох байсан. Чамд одоо жишээ нь одоо чи би бол Камбож, Вьетнам, Таиланд, Лаос явж ирсэн чинь бол мэдчихэв. Тэгээд хятад руу за тэгээ ер нь энэ одоо миний би өөрөө ингээд мэдчихэж байгаа байхгүй юу одоо би ер нь бол тэгэл байсагээд тийш явчихсан. Би ч угаасаа нөгөө Азийн орнуудаар тэнхээ дуртай шүү дээ. Малайз орсон шүү дээ. Малайз цээр байсан. Малайз гоё. Надад бол хамгийн таалсан Малайз байсан шүү дээ. Таиланд. Таиланд надад таалагдаагүй. Үгүй аргагүй шүү дээ. Таиландаар дөрөв чи яагаад чи. Үгүй ер нь бол яг үнэ. Яг нэг бор бүлтгэрнүүд. Яаж ч тэдэн зүгээр л айгүй гэж зүгээр гудамж зүгээр явуулахгүй зүгээр ёо. Надаас таалагдаггүй. Нөгөө нэг юу Вьетнам гоё байсан. Вьетнам аа. Вьетнам би ерөөс очиж үзээгүй. Вьетнам гоё. Огт очиж үзээгүй. Би ер нь бас нэг очиж үзээл гэж бодоод байгаа. Би чи нөгөө Вьетнамын тэр нөгөө манахаар бол тхийн зогсоол юм да. Тэрэн дээрээс нь би чи нэг залуутай уулзаад. Аха. Тэгээ таалагдсан уу? Тэгээ хамгийн солиотой нөгөөт чинь намайг хойл нэг газар явъя гэдээ дагуул явдаг байхгүй юу? Би одоо ямар ч зоригтой дагаа явцсан. Тэгээд дагаад явцсан чинь хаана утсан гэж нөгөө биеийн үнэлэг залуучуудын зогсдог гудамжинд. За. Нэрнгээс бүр ингээл игнээ зогсож идэх юм билээ залуучууд. Айгүй гоё залуучууд. Тэгээ хамгийн гол нь яагаад тийш очив гэсэн чинь тэр хавийнхан буудлаар нь орох гээд намайг дагуулсан. Тэгээд тэгсэн чинь нөгөөдгөө голоо нөгөө хүмүүс би унж байгаа юм. Үгүй би нөгөөдтэйгээ орсон. Анхаасаа таалагдсан яа. Тэгээд би тэгээд бодож байгаа чинь за мэдээж хэрэгтэй хүний газар явж байгаа юм чинь мөнгө төгрөг юм хумаа шүршүр рүү авч орох шүү гэж шүршүр рүү авч ороод би чинь тэрнээс өмнө нөгөө hot boy Лаан гэдэг нөгөө Вьетнам кино гэдэг байхгүй юу? За. Тэрэн дээр нөгөө нэг ингээд дүүшинд ингээд нөгөө мөнгө төгрөгийн хум аваарж яхад нь нөгөөт нь ингээд нэг юм аваатаа гэж орж ирснээ ингээд дүлхөнгөтлөө өмнө аваад цутаачдаг тийм хэсэг гардаг байхгүй юу? Би тэрийг бодон. За энэ ингээд орж ирээд ингээд дүлхлээ ихэд мөнгө төгрөг авч явж явахааргүй газар батар гэж тавьж бастарч ирсэн. Тэгээд шүсүртээ орж ирчээл тэгэл гарч ирээл нөгөөдтэйгээ тэгэл гоё байсан. Би хизээ эсвэл Малайзын нөгөө нэг юу ч юм нэштэй айн газар чинь Малайз өөрөө нөгөө лалын шилдэ орно штэ. Тэгээд тийм болохоор яг ингээ Куала Лумпур дээр болохоор юм хоёрхан газар байт юм бэ. Ууцаа. Бүр хоёрхан юм уу? Тэр том хотод хоёрхан юм уу? Тий. Би бүрсэн нэр аягүй сэрч хийж мэдээл цуглуулж байгаа. Тэгэнгүүтлээ тэр нь бас бүр алдахгүй заяа. Бас уу. Тий. Яг тэр нөгөө нэг байршил дээр байхгүй заяа. Тэг бүр гайхаад ямар сони би бүр яалчгүй байршил дээр нь ирцэн бах юм. Ямар сони ингээ бүр гайхаж жагаад за энэ л байр гэсэн юм чи ядаж энэ байрнууд бүгд рүү ороо өсч байгаа орж суцах байхгүй юу. Тэгээ гайхаад нөгөө байрн дээр нөгөө одоо манайх ороод орчих юм уу да. Ороод дээшээ ахлаал явчих нөгөө 5 давхар объект байхгүй юу. Тэгээд ахлаал яваад чээр хаяг маяг нүвэ 4 давхар дээр ичсэн. Ямар сотроо. Хээ олох юм бэ тэр их чинь тий. Чи олцсон дээ. Би нөгөө чинь тэгэл стенэр хаяг нь энд байгаа юм чи байгаа л өстой гэж бодоод тэгэл шалгаж үзсэн тэр байхгүй. Тэгс чинь 4 давхар руугаа яваал орсон. Нэг чинь ингээд интернет кафе, фитнес, тэгэнгүүтээ саун, массаж ингээд тэгээ нөгөө нэг бассейн тэгээ бүх юм байгаа газар байхгүй юу. Тэгэл яваал орсож чинь өө стандарт Монголоос ирсэн үү би нөгөө пассворд заавал бичиг баримтаар авах юм байна. Тэгэл хөлтөө.
Тэгсчэл игээл миний паспорт зарчаа Монголоос ирсэн юм уу энэ төр галыг өгч бичиж авангуудлаа надад нөгөө гişүнжлийн карт энэ төр өгөөл тэгэл ийшээ ор галыг оруулсан чинь ингээл интернет кафе өнгөрөөл фитнесээ өнгөрөөл ингээл орсон чинь ингээд нөгөө лок штэ нөгөө солих руу орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэнд нэг 2 транс юу гэж бүр тэр одоо 2 муу ажилтны юм байна. Тийм газар 2 транспорт тавьчих. Би ч нөгөө нэг хувцараа тавьчих идэр чи эмгтэй л хүн штэ гэж тайлж чаддгүй бас. Үгүй амттай гүхгүй амар гэдэг. Тэгэнгүүтээ тэгээ нөгөө чи ингээ тэнтэй ингээ хувц унараас хайсан чи та дээшээ гар гэж байгаа байхгүй. Тэгэл дээшээ нэг гараал явсчил. Өөст жом саун байсан нөгөө нэг баар марад бүтээр байгаа байхгүй. Тэгвэл бас айгуу сонирхолтой юм тий. Тэгээд тэгэнгүүтлээ ингээл тэрэн дотор чинь ингээл саун байсан ингээл юм humаараа яваал гоё ингээл сонирхоол энэ төргээл ингээл тойрол явж исэн чинь нөгөө баарыг нь хайгаал ингээл яваал ордог байхгүй. Тэгээд нөгөө ингээд юм хаалганы дээр ингээд баар явсан байна. Ингээд яваал орсон чинь задгаа дээш харж тэнгэр хөвөөл. Би хөвөө. Би завсад айгуу гоё газар байсан. Тандаа орчихлоо ингээд амар гоё газар байсан. Гэм миний хувьд болохоор яг тийм малаз тэр газар л хамгийн гоё байсан. Би ч яг нөгөө жоохон муслим юм уу та газараар жоохон явхас жоохон айдаг юм байхгүй юу. Тэгээ ерөөсөө басайд очиж гэж ерөөсөө явж үзээгүй. Би тэр чи аргагүй штэ тэгээд байсагээд уул хад руу аваардаг тэгээд явцдаг айсгүй болоод яацдаг. Би ч нөгөө айгу хэцүү. Би ч бас уул хад руугаас зүгээр ч явчихгүй нөгөө нэг таалагцсан далан бол хоёлаа богдуул руу орж махта хоньны гэж явдаг штэ. Тэр чинь баг дээр үед те одоо биш үстэ те. Одоо харин явъя гэхээр нөгөө майхан самаа үүдэг байдгүй. Ямар майхан байгаа штэ. Уурч барилттай нэс. Авчдаг юм уу гэж бодохоор тэгээд одоо манайхан чи тэр чигээрээ богдуулж авирч штэ. Тийм болохоор тийм штэ тийм. Хуучин би болоод айгуу гоё байж чи нэг дэлцгансан юм. Хойроог хүрээдүүлээ. Ахаагүй байхад. Айлсгүй нөө зэрлэг нохонд идүүлээд. Үгүй нэр энэ еврочин гарахад л одоо жишээ нөгөө одоо орон судлалын төв рүү явхад гоё байдаг байлаа штэ тий. Айгуу гоё. Ер нь бол тийм миний хаар бол яг тэр нөгөө налах талаасаа явствал хүн амтан байхгүй айвуу айтайхан санагдаад байна. Баян зүрх талаасаа хүртэл хүнд битүү байлээ шүү дээ. Бүр юу вэ? Тэр ч одоо богдуулыг тал талаасаа шивэд байгаа маш юугаа хайгаад би алт хийж байгаа. Гадны одоо чинь ингээл за яг ингээ Монголын ууланд авирч байгаа. Уул шиг залуураа авирч юм уу? Уул шиг залууруу авирч байв уу? Байгаас нэг тийм залуу. Тэр тэгтээ одоо манайгаа дагаад хөшөрцөө. Би ч хараад ийм гоё залуу байдаг байсан юм уу? Би ч тэр үед чинь нөгөө нэг юу шүү дээ. Жохон байлаа. Жохон биш ээ. Юу 26 нөгөө гэрээсээ явцсан байсан үе юм чи. За. Тэгээд надаас 3 дүү байхгүй юу? Тэгээ ингээд болцоод уулзчих чи би амар шок төрсөн. Ямар гоё залуу юм өндөр би яамаа энэ төр. Баримлаа. Би ч нөгөө нэг тийм гоё тийм нөгөө нэг юм өндөр тийм нөгөө би хата залуу харж хараа өөрөө жоох эргэлж гэдэггүй шүү дээ. Тэгээд нөгөө тэндээ эргэлэндээ гэж бодсон чи юу вэ? Эсрэгээр нөгөө мэндээ эргэлээ нас. Андаа хүртэл эргэлээд байгаа юм чи яа. Йоо би тэгэхээр нэг за нэг баавгаал эргэлүүлчихээ туулаалаа хойж гэж бодчих дөргөө. Бас өөргөө туулаа болгоцсон. Би лав ингээл чиний нөгөө юуны болцооч яг шууд хотел руу явсан. Гэл тэгсэн чи би 12 онд шүү дээ. 12 оны 5 сард би нөгөө юу руу явж ирсэн. Бангкок яваад тэгээд цаашаа Паттайя яваад би хүнтэй болцчихсан аахгүй юу. 12 он лөө. Юу вэ? 12 онд ихлэр чинь 13 он юм шүү. Юу 12 оны 5 сард би яваад тэгээд би Lady Gaga-гийн Born This Way тоглолтыг үзчихсэн байхгүй юу? Тайланд яваад. Тэгээд үерч явах нь аргагүй мэнэ. Чи ч нөгөө нэг юм дээр байгууллагт байсан юм биш үү? Тий, тэгээд тэгэнгүүтээ Паттаяд чинь би 6 сард нь төрсөн өдрөө тийм билжээ. Тэгээд тэрний дараа би чинь 9 сард явсан юм. Тэгээ 9 сард ингээ явахдаа би бас нэг залуутай болцоод ингээ явсан чинь тэр надад яад ч юм ингээд амар ингээ одоо хүртэл мартагддаггүй юм болцоо гоё ингээд нөгөө усан завин дээр суугаал нөгөө ингээл буфе хоолтой. Тэгээд нэг тийм нэг амар тийм романтик.
Тэгэл seafood идэл ингээл амар гоё тэгж болцчихсон. Тэгээд яг оройн нь миний бие халаараад seafood-наас хордлоо. Миний болцоо ерөөсө байхгүй. Хэд өдөр би суулгасан шүү дээ амар хэцүү. Үгүй би ч ингээд seafood амар идэх дуртай. Тэгээд тэгсэн чинь яг тэр үед ч юм яагаад ч юм ингээд seafood ингээд нам тэгэхэд чинь би байгууллагт ороод өнгөж 3 жил болчихсон. Тийм байх. Тийм. Тэр үе юм байх. Тийм байх. Тэгээд нөгөө Lady Gaga-гийн тоглолт 2 оноос Бангкокт олчихсан байхгүй юу? 5 сард. Би чинь бүр нэг тийм хүнээс булааж авсан нэг үердэг байсан. Одоо 3 дахь та юм да. Number 3. 3 дугаар таа тэгэл би чиргээл айгу болтол айгу гоё байж байгаа л тэгэл сүултээ гээд нөгөөдөндөө ингээд бүр үтэгээд үрэл мөрлөө альбиасны бол юм болоо хас бүгж хийгээл тэгэл үерхий гэж хэлгээл хаягдчихсан шүү дээ. Минийс амар хард арсан үерхий байсан гэдэг таахгүй. Би бүр зориуд ингээд бүгд тэр хугацаанд одоо үерхий гэж хэлтлээ. Гэхдээ би тойр чинь үерхчихсэн юм байна тий. Ууг нь бол тийм тэгэнгүүт л хоёулаа тэргээ нөр би одоо өөрөө бодохдоо нөгөө бүр тийм баталгаажуулаад насан туршин муршин гэж бодчихгүй юу. Тэгээ нэг далж ханаа л игээл нөгөө дархан орж байгаа л алт мөнгөний дархан ороод хос бүгж хийлээ. Өөртөө энэ зааврыг тэрэндийн зааврыг мавар гэл. Тэгэл бүгжөө өгөөл хаягдчихсан. Би аваагүй байхгүй юу. Би чамайг дархны төмөрлөг рүү явсан болов гэж бодлоо. Дархын яваад аваагүй байхгүй тэр бүгжийг. Тэгээ шууд гэж үгүй би юм бэ. Ямар амар харгасан юм бэ? Сэтгэлч өвдөж уйлсан уу? Би угаасаа тэгэхэд чинь тэгэл угаасаа уйлал нэг хэд хоног уйлж ууссан шүү дээ. Манай хөөрхий удвал чинь нөгөө тайвшраал миний найз тайвшир юм хүн нэгээр дутахгүй дахиад гой залуу гарч ирнэ гээл. Би сайн шүү удвал та хоёрыг бодчихсон гэж бодсон. Хөөрхий минь надад баг 3 хоног намайг чам. Хүүшээ тэгээд нөө сайн байсан шүү. Явсан шүү дээ. Удвалч. Дараасан юм чинь өөрөө намайг 4 цаг төвшөөдөн дээр хүлээлгэсэн. 3 хоног явхад яадаг гэх. Өө яна тийм хаягдчихсэн гэдэг тэгэхээр бас. Йоо ариун хаягдчихсэн гэж чөө. Би тэгтээ угаасаа бүх үер хил дээр л хаягдсан шүү дээ. Хаягдсан. Тэгээ би ерөөс хүн хайж чаддгүй байхгүй. Хайж чадахгүй ч байх та тэгээд нөгөө игээд ярилч өөрөөл тэгэл болж бүтггүй байгаа бол тэгэл би ч нөгөө өөрөө төрүүлээд нөгөө боли мөли гэж хэлдэг төрөлтөө хэлж чаддгүй болох тэр нөгөөдөл ингээл хэлэхээр нь тэгэл би үгүй гэж үзээл тэгээ нэг шанс гэж үзээл за тэгвэл нэгэд болохгүй байгаа юм яах вэ тэгвэл тэгэл миний хайр гоё жаргаараа маргаараа гэж явдаг юм баггүй тэгэл дотор энэ одоо хөврөөд ирчихгүй баг. Одоо чи миний хувьд за чи яг бүх үерхэл дээр хаягдсан бол миний хувьд бүх үерхэл дээр араар тавиулаас алчсан. Тэр бодод надад бүр үнэхээр хөгээ мэдрэмжсэн. Яагаад ч юм. Би бүр нэгийг нь бүр ингээд яг нулаанд нүдээр ингээд хараад нөгөөдгийг нь утсаар над руу яриад чи одоо баг зайгаа тавьчихгүй. Чи өөрөө тэгээд тэрийг яг ингээд би гардаж байрахгүйгээр тэгээд нөгөөдүүл нь тэгж ирж хэлж байгаа. Үгүй би гардаж байрсан ч үе байгаа. Тэгээд нөгөөдүүл нь тэгсэн ч үе байгаа. Гэхдээ би бол юу гэхээр ер нь бол хэрвээ надад тийм юм тохиолдох юм бол би зүгээр ингээд окей. Баяртай. Тэ? Хэрвээ ингээд одоо чи ингээд бодолтой ингээд надад ингээд тэр хүн тэ өөрийнхөө цаг хугацаа бүх юмыг зарцуулж чадахгүй тэ нэг л цаг бол тэгэл болох л тий тэгэл тэгэнгүүт ингээд худлаа ингээд нөгөө юм сэтгэл үзүүлж байгаа юм шиг ингээд байгаад альско бол одоо юу гэдгийг альскодод ингээд за яг тэр надад цаг маг өнгөрөөх нь хамаа алга. Гэхдээ энэ хүнд нэг юм сэтгэл байгаа шүү гэдгийг нэг жоохон ингээ яагаад ойлгочих болдгүй юм бэ гэдэг надад тийм нөгөө юм хин одоо юу араатанлаг шин чанар юм уу тийм амар харгас юу харгасад наадах чи яг надад хэлж байгаа санагдаад байна. Би сая наадах чинь яг тэгэж юу хэлүүл загнуулсан шүү дээ. Юу төндөө ажил хийгээл чиний ажлээс чи ард би байд юм байна. Би хоёрт юм байна мэн гэд юу бурхан минь нэ. Тэгэхгүй тэр чинь тэгээд яах вэ? Би үнэхээр завгүй л аа л да. Гэхдээ нөгөө чи цагийн менежмент айгу буруу гэдэг юм шүү.
Үгүй миний зэ юу чинь нөгөө захиалгууд чинь болохоор шүү дээ. Би бол өөрт нь бол хэлсэн байхгүй. За миний өөрхнөө тэ 5 сарын 25 хүртэл би завгүй байгаа шүү. Тэр хүртэл юу ягаарэ. Нэг хоёлаа уулзвал ингээд энэ дээрээ тэ 5 дахь хагасны хэмжээнд ингээд уулзаа явчихъя гэж ирсэн байсан. Тэсчил. Нөгөө одоо саяны өнгөрдгийн өмнөх 7 хоногт нь уурлаа тэр болдгоо гайхал яасан ихэр хэлэхгүй уурлал харьцаж мэрцэхгүй энэ тэргээл бээсэн тэгэхээр бүр гайхаа хайрхан байх юм. гайхаад тэгсэн чинь саяны харин 5 өдөр харин нийлж байна. Би өөрт ч юм бол зүгээр ажлын ард байдаг л нэг тийм хүн гэдгийг мэдэрсэн гээл инглэн би уул би чамд хэлсэн штэ миний хайраа на хайрга жоохон ойлгочих заа юу тэгээд угаасаа гоё дулаахаар хоёулаа гоё болцоо хийнэ гээл нэг арга зүйжл авлаа ёо тэгээд чамаа хэлсэн чинь би бас тэгээд бодлоо ёо ажил гээл бас нэг тий бас нэг хувийн харилцаануудыг хойш нь тавиад байгаа юм байна да. За маргаашаас тэрнтэй хоол нөгөөдөр тэрнтэй кино үзье гэж бодож байна. Чи амнаас олдог шүү. Айгаа сүмтэй. Байгаль хэмжтэй. Тэгээд одоо ингээд бодсон чинь. Одоо жишээ миний одоо ингээд дурлал гэдэг ингээд боцож яг би яг хүн дурлж үтсэн болов уу гэж өөртөө гайхсан шин. Яг явж яг дурлал гэдэг нь яг юу юм бэ? Би одоо өөрөө дурлаад байгаагаад битгий байлаа сүүлдээ. Басаад байгаа мó гэж. Үнэхээр битгий байлаа. Зүгээр яг дурлсан дурак гэж чинь дээ. Сүүлдээ яг ингээд ер нь тэгээ яг дурлал нь одоо яг аль нь юм бол шорл нэлний бол хараад ингээд хин нэг хараад ингээд сэтгэл зүрх чи ингээд амар яа. Яг бүгдийг нь харахаар догтлоод тах. Ямар сонио бузартай юм. Хай чамайг харахаас догтлоо. Битгий. Чи тэгээс намайг харахад шохорноо. Өөр хүмүүс харуул дурлж болно. Үгүй чамаас бусд над руу намайг хараад догтлох болтгоо. Үгүй юу нэр тийм үү. Тэгтээ одоо чинь ингээд за магадгүй ингээд 4 5 ингээ хүнтэй үерхдэг байлаа заяа. 4 5 хүнтэй үерхдэг. Үгүй үерхдэг шээ. Ингээ 4 5 хүн хараад догдолдог байлаа заяа. Тэгээ тэрнээс нь бүгдийг хараад ижилхэн догдлох уу? Айлсгүй жоохон ялгаж ингэж догдлох уу? Өөр догтлоод байгаа юм. Энэ гэхдээ үнэн юм уу? Үнэн харин. Одоо жишээрээ л та. Би одоо ингээл чамайг харахаар заяа. Йоо манай ванид чи. Одоо чамайг болоод ванид гэдэг утгаар ч юм биш заяа. Зүгээр ингээд нэг гой залуу байна гэж хараад догтлож байгаагаар ярьж байгаа шүү заяа. Тэгээд л ингээл чамайг хараад ямар хөөрх юм бэ? Бага тэр юу гэл ингээл харж ятал хажуунаас нь бас нэг юм ингээл алхаал өнгөрлөө тэр хараа энэ ч бас гоё. Тэгснэ тэр ч бас гоё. Тэр сууж байгаа хоёрын тэрэн зүгээр юм байна. Тэр за тэрний хайжийг намнаа. Яа. Баахан шохорхол яваад байгаа биш үү? За тэгээ ингээд шохорхоод хаягнуудыг авчлаа. Тэнгөтлөө ингээд нөгөөдөлтэйгээ ингээд чат үтгээр ингээд бүгдэндээ нь бичгээр ингээд догтлоод. Бүгдэндээ нь уулзах ихээр догтлоод юм. Ямар хэцүү юм бэ? Бид нар нөгөө сүүлд бөөндө нөгөө Бангкок явсан шүү дээ 12 сард Бангкок явчихад тэгээдсэн чинь нэг жоохон бид нар нэг хоорондоо нэг яриа ярьсан байхгүй юу? За өнөөдөр хэн хамгийн их нөгөө нэг Instagram хүнээс авах вэ гэдэг ингээ ярьсан байхгүй юу? Тэгээ бид нар чи юу нөгөө хүний Instagram эдрээ тэгсэн чи би ганцаараа ажиллаа хийсэн байвал яах вэ? Согтуу. Тэгээд тэгсэн чи согтуугаа хөвчөд тавихгүй биш үү? Хингээ иргсэн чинь нөгөө нэг юм бэрүүдийн ордог баарнд бид нар орсон байхгүй юу? Бөө бэр залууч дөрөв. Бөө бэр залууч 10 хэд үний айж.
Бээрүүд чинь өөрсдөө тэгэхээр чинь туулаа сонирхдаг би юм. Чи эсвэл хайшийн бамбар шумбаршиндаа ороод байгаа юм уу? Үгүй ээ. Үгүй ээ. Би чи айгуу турхаа өндөр. Харин чи бол бээрүүдийн дунд бол турхаа баймээрээ. Бид нар тэгэхээр туулаа сонирхдаг хүмүүс байсан юм байна. Гүмитгүй надад л Instagram хэл явах та энийг согтой юм Instagram өгчил гэж бодсон юм байна шүү. Айгуу гоё нэ өөртөндөө тэ нэг айгуу гоё нэр өгсөн те нөгөө баавга шиг биш тэрт нь баавга тэгээ нэг жоохон хэрцгий хартаар нь чоона чиптэй шиг хөөхөн бүлтсэнүүд нь бүжин хоёр бүжин хамтлаг байлаа. Өнөөдөр хоёлаа ер нь амар нөгөө нэг ингээл дандаа нөгөө болцоо яриад те ингээл нэг жоох юм өнүүд ингээл ярьж байгаа шүү дээ те. Тэгээд гэсэн чинь надад л амар сонирхолтой байлаа. Ягаад ч юм. Тэгээд хөвсгөл болцоо. Чиний гэхдээ Вьетнамын болцоо ч зүгээр л хукап байсан ба шүү дээ те. Вьетнамын болцоо гэж ямар? Юу яриад аа Вьетнамд нэг хүн залуутай уулзаад шууд буудал орсон гэдэг. Монгол хүн байсан юм уу үстэй? Вьетнамд хүнтэй буудалд орсон юм уу? Сая тийм юм ярьсан юм уу? Юу яриад тань авгаа вэ? Тэр нөгөө Вьетнамд хин зогсоолоос гэж суугаач. Би ч нөгөө Вьетнамын хан нөгөө бүх нөгөө юуруу нөгөө нэг англиабуудаар заяа. Тэг хаалсан юм уу? Тэгэнгүүтлээ нөгөө юунууд нь цаавнуудыг нь хүртэл хайж орсон байхгүй юу? Тэгээд тэр болгонд нь би хүнтэй болцсон шүү дээ. Чамаг тэгээд зогсод гэж ярьсан. Тэр ч ямар өмнө болцоо гэдгийг зүгээр л Вьетнамын тэхэн зогсолтоор таарсан гэх энэ тэр one night might гэж яриад болцоо ихээр би ч одоо хинтээ тэнд уулзтаа гэл амар сүрхий юм бодчихлоо. Тэгээ би хамгийн амар нь шүү дээ. Тэр чи тэнцэнэ нөгөө нэг тэн нөгөө хонж байгаа шүү дээ. Бүр хонсон юм уу? Хонсон. Хүү ямар тэнийг юм бэ ч одоо. Юу яриад байгаа бэ? Би нөгөө нэг хамгийн гол тэр нөгөө тэхэн зогсоол дээр нь очихдоо заяа. Вьетнамын тэхэн зогсоол дээр нь очихдоо жоох ууцаа ичсэн заяа. Салхалсан. Би тэгтээ яг үнэ хэлэх юм бол аюу мэдрэрлээ. Каратаа мөнгөтэй пассворттайгаа тэнгүүтлээ нөгөө ашиглахгүй ч гэсэн уцаа хүртэл чирээ явцсан байгаа байхгүй. Уулдаа ойрхон л үсттэй. Гэхдээ гэхдээ яг хөө чи хэрвээ янз бүрийн болох юм бол чамаа хин гэдэг чинь батлаа шүү дээ. Тэнгүүтлээ тэгээд юм донд чинь чамааг ялгаж. Тэнгүүтлээ тэгээд айд санаа зовхгүйгээр тэгээд хонцсон байгаа байхгүй тэндээ. Тэгээ өглөө нь гараад ирсэн чинь хаана байгаагаа мэддэггүй. Яана. Тэнгүүтлээ би шууд ингээл уурч ин бодож авах. За тэндээс такси бариад тэ за ингээ энэ зүг рүү тэр зүг рүү яваад баруун эргээд ингэж яваад тэр хідэн удаа би тэрийг ив чийлээ явуулсан байхгүй юу. Тэс яг тэр нь толгоонд орж ирэхээр шууд эсрэгээр нь тэрийг дагаж явсаар байгаа яг тэндээ үрдэрсэн. Биш та гатрын дуран дээр л аюулсан ажилтдаг байгаа шүү. Йоо би тэгэл бодсон. Йоо ямар тэр юм би. Би ер нь уучаад ер нь хүмүүнтэй уулз болохгүй ер нь хүмүүнд цуг гарч явсан дээр юм би. Тэштэй хонгороо тэштэй үнэн штэ. Тэгэнгүүт тэгэл шууд маргаашаас нэхлээл нөгөө бар саун болохоор үе алуу саун орох юм бэ нүгэл нөгөө чирж явж байгаа. Чи ёо. Тэгээд нөгөөдөл нь чи яг сауныг яг мэдэх болох уу гэдэг. Үгүй ээ би чи шууд очингуудлаа шууд нөгөө ингээ ханаад байсан байхгүй юу. Шууд ханагийн шууд хотын газрын зургийг авангуудлаа нөгөө буудалтай байгаа шүү дээ. Шууд Google дээр тэр хаана байгаа гэдэг нь манайх зэтэн буудлаа тэр дээр зураал тэгэл нөгөө нэр хамгийн гоё юм. Гадаадд нэр хайшилт биш дээ. Хичнээн амар байсан. Хайшилтаа аюу сайд. Харин тий. Манай ч юм байхгүй шүү дээ. Ядаж энэ байрныхаа нөгөө нэг тоонуудыг дээр хийж байна шүү дээ. Холоос ядаж тэдгээр байна гэж харах байхгүй юу. Манайхаа чи ингээд нүүдлийн соёлтой хотчоод дөнгөж одоо 100 гаруй жил болж байгаа учраас айгуу гэж. Одоо бид нар ч нөгөө гудамжны нэрээр биш захын нэрээр ч юм уу те дэлгүүрийн нэрээр байгалийн нэрээр ярьдаг дээ. шүү. Дэнжэ мянга зах те. Гудамжныхаа нэрээр байдаг. Нарантул гэх тэгэнгүүт 13 хэлж байгаа биш үү баг л те. Баруун 4 зам зүүн 4 зам гэдэг. Тийм болохоор амар олт чинь тэгээд харин нөгөөдөл гайхаад чи ямар амар олт юм бэ түн бонжсэн юм гэсэн. Үүс үг юм байна. Тэр гудамж энэ гудамж гэдэг ингээ энэ дээр бичээ штэ биш үү. Тэгэл аваад орсон. Надад бол Вьетнам бол айгуу таалцсан. Яг тэгэхээр цаанаасаа нөгөө нэг юм жоохон том газар тариалан эрхэлдэг гэдэг утгаараа ч юм уу те. Залуучууд цээж сайтай юм бэл. Тийм ээ шуун чэжтэй биш.
Ер нь бол тэд нар чи яг нэг хэвэн цутгацсан юм шиг бүгдөө л тийм штэ. Одоо үгүй ер нь миний ингээд туршлагаас ингээ харахад заяа. Ялангуяа туршлага судлаа яваад байгаа. Ялангуяа одоо Тайфэ, одоо Тайланд, Камбож, Тайландыг бол яриад хэлгүй. Тэр чинь дандаа нөгөө нэг манус байгаа. Тэгээд би одоо жишээ би хараа штэ тийм ингээд заяа. Тайланд, Тайфэ, Камбож, Япон, Солонгос, Хятад эдгээр штэ тий. Зүгээр л нэг хэв цутгацсан юм шиг ингээ бүгд юм адилхан. Заяа. Чийлийг хараад байна л. Уу яг хоо миний ер нь чи бол зүгээр ерөнхий нөгөө нэг төрхлээ. Үгүй ерөнхий төрхөөс гадна штэ би хаана өндөр нам бүгдөө яг ялгагддаг штэ. Үгүй яг хоо солонгосоор Вьетнамаараа. Би яг тэр ялгагдах юм яриаг. Ерөнхийдөө тэр улсуудад байгаа хүмүүс нь ижилхэн өндөр нам мам тэр царай мараа солонгос хотод штэ бүгдөө нэг хамартай, нэг давхраатай. Агуу чивчтэй те миний тэгээд тэгэхэд штэ те манай монголчууд байж байгаарэ. Манай монголчуудын онцлог байна штэ те шал өөр. Өнөөсөө өнөх чонд бүгд ясаа гэдэг шиг л манай өөр царайтай. Гадаадаар явж ингээл те тийж ингээл хүн амьтантай уул цаалтай учирчаал ингээл Монголд ирнэ штэ те. Манай Монголд хамгийн ихтэйлэг ген үрлээ иршүүд байгаа байхгүй. Тийм шүү дээ. Угаас мангар иршүүд. Тэгээ ямар сайдал намайг тийш очих чинь топ уу гэж асуугаад байгаа юм чи. Мангар иршүүд юм байна. Бид нар хажууд бол мужик шүү дээ. Чи бүр дом топ. Бич бүр баг мөмөж үзэж байгаа. Харин яг тэгж харагдсан юм билээ бүр. Тий, ер нь бол яг хуу бидний нөгөө нэг миний хараагаар бол яг тэд нар бол бүгдөө ингэ надад бол адилхан харагдсан. Тэгээ монголчууд болохоор ингээд шал өөр царайтай ингээд бүр ингээд шал өөр. Ер нь бол манайхан жоохон одоо юу гэдэг манай монгол залуучуудын хувьд ч юм уу жоохон стилээ олоогүй учраас магадгүй жоохон манайхан харагддаг стил олох гэж биш зүгээр байгаараа байдаг хүмүүс аахгүй. Үгүй тэгэл одоо чиж яг гадныхан юм болохоор ч угаасаа л бие бинийгээ дуурайгаал бие биентэйгээ өсөлж байгаа юм шиг. Манайхан юм бол бие биентэйгээ одоо сүүлийн үед бол харин хүүхдүүд бол адилхан болоод байгаа шүү дээ. Бүр ялгахдахгүй. Тэгэл сэм бат different гэдэг шиг л юм байна зү. Тэгэл одоо ингээд яг цөмөр хоёлаас нэг дараагийн дугаар гэж бас байгаа шүү дээ. Басуу. Одоо юу ярих вэ тэгвэл? Хоёлаа ер нь өнөөдөр Арона Битэрийн хувьд ерөнхийдөө жоохон нөгөө юу болзоо тий ингээ яг одоо жоохон чөлөөт ярилцлага явлаа. Тий ялангуяа нөгөө төлөвлөгөөний орон биелүүлэх байгаа бас юм ярих гэдэг бас яах вэ тий хоёлаа. Тэгээд өнөөдрийн дугаарт маань хүндэт зочноор биднийд урагдсан ирсэн хүн бол манай Drag Queen Арона Манела бий байдлаа. Тэгээ түүний гайхалтай уран гар ухаалаг харц оюунлаг тарих нь улам мэдөө хүчтэй ажиллах болтугай гэж би хүсэж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Ярианыхан дундуур хийдэг реклама хийгээч би хэлчихв. Чи хэл. Залуучуудаа залуус эрүүл мэндийн рекламч дээ. За тэгээд залуучуудаа бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсвэл магадгүй бэлгийн чиг баримжааны талаарх мэдээлэл авмаар байвал эсвэл өөр тохиолдсон сэтгэл зүйн талаарх иймгээ хуваалцаж иймгийг гинэ. Өөр тохиолдсон сэтгэл зүйн талаарх сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсэх юм бол залуус эрүүл мэндийн хүнд доор хаягаар холбогдоорой. Батно одоо би нэг нөгөө өмнөх хоёулаа хав бацар хав юм болцсон. Хараагаа хоёул чи ингээд хав бацж ирсараа яриалах юм бол юу яах юм биш шүү. Дандаа л хурдаг сайдыг цагаа харуулад нөгөө одоо болсоо гэх. Манай нөгөө нэг манай гинэ нөгөө
Хүүхдүүд ч тэгээд та цугтаалаа гэсэн ярьшгүй. Тэрний хаар зүгээр чамтай хаа бацаа сууж ивэл зүгээр биш шүү. Hi guys. Sorry. Өнөөдрийн дугаарыг ивент тэгчээр залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллага бидэнтэй хамтран ажиллалаа. Та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ танд бэлгийн эрүүл мэнд, нөхөн өрчхүүн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэл хэрэгтэй бол залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагын доогоор гарч байгаа хаягнууд руу хандаарай. Хэрвээ та сэтгэл зүйн зөвлөгөө, дийн шаардлагатай хэрэгтэй бол доогоор гарч байгаа утасны дугаартаа залгаад цагаа авч үйлчлүүлэх боломжтой. Мөн залуучуудтай хэлэхэд өөрийгөө шинжлэх, хэдэн хэвийн шинэ халдвар илрүүлэх арга аргачлал Монгол улсад хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор та бүхэн бас тус үйлчлэгийг залуус эрүүл мэндийн төвөөс авах боломжтой. Мөн нэмэлтээр хэдэн хэвээс урсан сэргийлэх хөтөлбөр хэрэгцэнтэй холбоотойгоор препинг үйлчлэгийг авах боломжтой. Препин таныг 99.9% хэдэн хэвээс урсан сэргийлэх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд баярлалаа.